Дархны төмөрлөгийн үйлдвэр 20 жил. Ган урсгал. Эрдэнэ түүхт Монголын их эзэнт гүрний үр хойцсон өнөөгийн бэдвэлээ. Нүүдэлчдийн соёл иргэншилд онцгой үргийг гүйцэтгэсэн монголчуудын төмөр боловсруулах түүхэн үйл явдал нь тухайн үедээ их Монгол улсын эд хавыг дэлхийн дайд дуурсгаж байсан юм. Ган эрдэнэ хэмээн дээдэлсэрсэн төмөр нь өөрийн гайхамшигт онцлог шинжээр хамгийн уян хатан юу гарч орлуулшгүй бат бөхөж нараараа эрт үеэс хүн төрлөختний амин хэрэгцээ болон улс бүрийн хөгжил цэцгэлэлтэнд оршин тогтнохын их үндэс нь болсоор иржээ. Тэртех 1990-ад онд улс орны нийгмийн эдийн засгийн түүхэн шилжилтийн үедэд давхсан Монгол улсын ирээдүйн хөгжил дэвшлийн түүчээ нуусан нэгэн онцлог үйл явдал болсон аж үйлдвэрийн 2 дахь томоохон төв болох Дархан хотод төмөрлөгийн үйлдвэрээ барьж явуулах явдал байлаа. 1990 оны 5 дугаар сард 160 дугаар тогтоолоор Дархан сэлэнгийн бүсийн төмөртэй Баянгол хус дуулын төмрийн хөдрийн оролдуудыг түшгэлэн Дархан хотод төмөрлөгийн үйлдвэрийг барьж Дархны төмөрлөгийн комбинат гэж нэрлэх төмөртийн ордод наривчилсан хайгуулыг хийх. Мөн 1990 оноос хаягдл төмрийг экспортод гаргахыг хориглох шийдвэр гаргаж эх орны хүнд аж үйлдвэрийн томоохон ажлуудыг эхлүүлжээ. Монгол улсын засгийн газар, Японы засгийн газрын хоорондын хэлцээрийн дагуу Дархан хотын урдхан талд 1990 оны 7 дугаар сарын 4-ний өдөр үйлдвэрийн суурийг тавьсан байна. Ерөнхийлөгч очирват Оросын холбооны улсад айлчилж ирэнгүүт өөрийн орноор аялах ажлаа үргэлжлүүллээ. Нөхөр очирват Дархан хотод барьж байгаа хар төмөрлөгийн үйлдвэрийн барилгын явц байдалтай танилцлаа. Жилдээ 100 мянган тонн цовмил үйлдвэрлэх хүчин чадалтай энэ комбинатыг Монгол Оросын барилгачид барьж энэ оны эцсээр дуусгах графиктай юм. Санхүүжилтээс өөр цаатах зүйл байхгүй гэж Дус комбинатын дарга Ганжууржав барилгын явцын талаар танилцуулгатан хэлжээ. Засгийн эдийн засгт иргэд туцадгүй шилжиж байгаа энэ үед эх орныхоо эрдэс түүхийн эдийн нөхцөл тулгуурлан металлургийн үйлдвэр байгуулж хөгжүүлэх явдал улс ордын аж ахуйн цоошин дэд бүтэц улсын эдийн засгийн шалгахыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм. Тийм ч учраас Орос Япон улстай хамтран Дархан хотод хар төмөрлөгийн комбинатын барилгыг барьж байгуулах ажил эрч талайцтай явагдаж байгаа юм. Бүрэн автоматчлагдсан тус комбинат 28 туслах барилга байгууламжаас үтхийн дээр жилд 150 мянган тонн ганц үмэл үйлдвэрлэж 350 гаруй хүн 3 ээлжээр ажиллах юм. Тус үйлдвэр нь манай орны бүх нөхцөлд тохирсон багавдаг хүч чадалтайгаас гадна хамгийн гол нь их хэмжээний хөрөнгө оруулалт, ажиллагааны зардал шаарддаг, доймын зуухан төмрийн хөдөлгөх хайлуулам ширэм гаргаж авах болон олон шат дамжлага өгөх. Бүтэн үйлдвэрлэлийн процессыг алгасаж, сүүлийн үеийн шинжлэх ухаан, техникийн олонтод тулгуурлан харьцангуй бага зардлаар төмөр хайлт ганц хоймог үйлдвэрлэх техникээр байгаа. 1993 онд анхны ган хайлж 1994 оны 7 дугаар сарын 4-нд Монгол, Япон, Орос барилгачид мэрэгжлийн инженеруудын хамтан ажиллагааны үр дүнд Дархны төмөрлөгийн үйлдвэрийг бүрэн хэмжээгээр ашиглалтанд оруулсан түүхтэй. Улс их орны аж үйлдвэрийн ач холбогдол өгөхий 20 дугаар зууны их бүтээн байгуулалтын нэг бол төмөрлөгийн үйлдвэрийн бүтээн байгуулалтад яах аргагүй мөн байлаа. Дархны төмөрлөгийн үйлдвэрийг байгуулах асуудал анх эхний үед 1970 оноос гэж яригдсан. Улс орныхон ирээдүйг бодоод ер нь төмөр хайл сурхан зүйтэй юм байна гэж бодоод ер нь альва улсын хөгжил бол төмөртэй холбоотой байдаг гэж ийм бодлоос ярьж эхэлсэн. Дархны орчинд олон сайхан орд илэрсэн учраас бид анхны үед бол дагн орд барьна гэж байсан дархан шилжүүлээд 79 онд улс төрийн товчооны тогтоол гаргасан. Тэрнээс хойш 90 онд эцсийн шийдвэр гараад дарханд анх байгууллага суурийн тавьж эхэлсэн байнамаа. Энэ үйлдвэрийг 90 онд бид ороо усгай цагт байгуулсан засаг хүнд байсан. Ийм учраас энд бол хөрөнгө оруулалт өгөөгүй, санхүүжилт хийгдээгүй. Ийм үед одоо эдийн засгийн байгууллагын хүчлэлээр энийг зөвхөн цэвэр банкны зээлээр байгуулсан. Гол нарийн технологи ажлуудыг Японд бэлтгэсэн. Зүгээр ерөнхий технологи юмнуудыг бол Орос холбооны улсад бэлтгэсэн. Тэгээд дадлагдах ажлуудыг Хятадын үйлдвэрүүд хийсэн. Мөн ижил дэсгээ зутгуурын юмуд Эрдэнэт үйлдвэрт хийсэн энэ том үйлдвэр ийм нарийн үйлдвэр
Японы болон гадны ямар ч мэрэгжилтэнгүйгээр шууд ажиллаж эхэлсэн. Энэ нь бол монголчуудын одоо асар их авиасыг, асар их чадварыг үнэхээр их юм сурсныг харуулж байгаа. Энд одоо ажиллаж байгаа, сүүлийн үед ажиллаж байгаа энэ манай инженер техник ялангуяа энэ одоо менежмент сайтаа удирдлагууд бол үйлдвэрлэлийг зөв авч явж байгаа, зөв голдорт нь оруулж явж байгаа. Ийм учраас ирээдүйд сайхан харагдаж байгаа. Ойрын үед дараханд бол асар том сайхан эд бүрэн үйлдвэр байгуулагдана гэдэг итгэлтэй байна. Хайлах, цових болон бусад цэг дамжлагуудад эрч хүчит дүүрэн шижигнсэн залуусаар баг хамтулмаа бүрдүүлэн бүрэн хүчин чадлаараа ажиллаа хэлжээ. Тэдгээр залуус үйлдвэрийн түүхийн алтан хуудаснаа анхадагч хэмээн мөнхөрсөн билээ. Тэрээр үйлдвэрийн бүхэл шат дамжлагаар боловсрогдсон гарсан эцсийн бүтээгдэхүүний анхны дээжийг тэр тех 20 жилийн өмнө анхудаага өөрийн их оронд үйлдвэрлэн дотоодын хэрэгцээнд гарган нийлүүлсэн улс их орны их бүтээн байгуулалтын түүхэнд чухал хуудас болон бичигдсэн. Тус үйлдвэрийн төмөр бэлтгэх цех, бэлдэц үйлдвэрлэх цех, цоднол бүтээгдэхүүн үйлдвэрлэх 3 үндсэн цехтэй. Авто тээврийн хэсэг, засварын бааз, цахилгааны дэд станц, хүчил төрөгчийн станц, хөргүүр станц, хийн компрессорын хэсэг, уурын зуух зэрэг туслах нэг ч хэсгүүдээс бүрдгээс гадна төмрийн хөдрийн 2 том уурхай ажиллаулж байна. Төмөр бэлтгэх цех нь хаягдл хар төмөрлөгийн машин болон вагоноор хүлээн авч стандартын шаардлагад нийцүүлэн овор хэмжээ болон химийн найрлагаар нь боловсруулан бэлтгэнэ. Хаягдл төмөр боловсруулах үйл ажиллагааг орчин үеийн шийдлүүхий өөрөө явагч базагч кран болон бусад краны тусламжтай тээврийн хэрэгслээс буулгах, ачих, хийм болон бусад төрлийн зүсэгч ашиглан тайрч боловсруулах ажлыг хийж гүйцэтгэнэ. Бэлдэц үйлдвэрлэх цехийн хайлах хэсэгт ангилж бэлтгэгдсэн хаягдл төмрийг Японы Ниши компаниас угсарч нийлүүлэгдсэн 25 тонны багтаамжтай 2 цахилгаан номон зууханд хайлуулж технологийн шаардлагад тохирох шингэн ганг хайлуулан гаргана. Технологийн ажиллагааны явцад ангилагдсан хаягдл төмөр үндсэн болон туслах түүхийд материалууд болох шатаасан шохой, шохойн чулуу, ферро хайлш, кокс, хайлуур жонш зэрэг холцуудын ордсыг тохируулах, зөөвөрлөх, зууханд ачаалах ажиллагаануудыг тусгай тунаглалын тусламжтайгаар операторууд удирдан явуулдаг юм. Мөн зууханд засвар үйлчилгээ доторлогоо хийх болон нунтаг материал үлээлгэх тусгай тоног хөрөмжүүдээр ээжвэрэн тоноглогдсон байна. Шингэн гангийн найрлагыг экспресс лабораторид шинжилэн хянаж стандарт тохируулна. Цутгах хэсэг нь хайлах зуухнаас гарсан шингэн ганг шанганд юулж 50 тонны даацтай кранаар тээвэрлэн Японы Mitsubishi компанийн MS6 маркийн 3 урсгалтай тасралтгүй цутгах машинд шилжүүлнэ. Цутгах машины шингэн ганг усан хөргөлтөөр жигэд талстжуулж 115-ыг үржихэн 115 мм-ийн хөндлөн оглолтой гам бэлдэц үйлдвэрлэнэ. Уг машинаас татгдан гарах бэлдэцийг хэрэгцээт хэмжээгээр тайрч цовилтонд оруулдаг. Би анх энэ үйлдвэрт 1992 оны 4 сард анх ажилд орж ирсэн. Тэр үед үйлдвэрийн суурийг эхэлт дөнгөж л суурийг тавьж ирсэн. 93 оноос манайхны одоо анх ган айлгч болж байгаа улсууд 28 л Оросын холбооны улс новый бизнес зөвхөн 45 курст явжсэн. 93 оны 10 сарын 23-нд ирээд анх ган хайлж байлаа. Ажил мэргэжлийнхаа хувьд бол ажиллаараа их бахархдаг. Дархан төмөрлөгийн үйлдвэрийн нийт ажилчдаа 20 жилийн баярын мэнд хүргье. Цовнол үйлдвэрлэх цех нь бэлдэц үйлдвэрлэх цехээс гарсан бэлдэцийг цовж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулттай. Бэлдэц нь дахин халаахад зууханд 1200-аас 1250 хэм хүртэл халаагдж гарах бөгөөд зуухнаас гарсан бэлдэцийн гадаргыг цэвэрлэн эхлэн боловсруулах цових суур машин, завсрын болон төгсгөлийн суур машинуудаар хэлбэржүүлэн цовж гаргана. Цовигдсан бүтээгдэхүүн хөргөх тавцан дээр хөргөгдөж хэрэгцээт хэмжээгээр хүйтэн хачаар огтлогдсон гарч багаар болон бөөнөөр багцлагдан чанарын шалгалтанд орон механик туршилтын дараа борлуулалтанд шилждэг юм. 1994 оноос хойш одоо дасгалгүй 19 жилдээ ажиллаж байна. Манай цехийн онцлог гэвэл жилдээ 100 мянган тонн үйлдвэр хүчин чадалтай юм үйлдвэрийн сүүлийн шат амжилтын цех байгаа. За манай хамт олонны сүүлийн хэдэн жилд олсон олох амжилт гэвэл стандартын технологийн стандарт бүтээгдэхүүнээс гадна үйлдвэрийн бүтээгдэхүүн энерги төлөвлөлтийг оншруулах зорилгоор R40, R80 бүлгэр ганц тов үйлдвэрлэж Эрдэнэтийн шааригны үйлдвэрийн захиалгыг хангаж ажиллаж байгаа.
За энэ ажлын хугацаанд бол манай хамт олноос хашаа туршлагатай сайн ажиллаж байгаа хүмүүс шинэ орсон залуу олсон хүчнээ бэлдгээд ингээ ажиллаж ирсэн. За миний хувьд бол энэ цэгэд энэ төмөлгүй үйлдвэрт энэ цэгэд бол анх дахиад ах зуугийн цогцоор ороод одоо бол энэ цэгийн технологи инженерийн ажлыг хийж байна. Дахин төмөлгүй үйлдвэрийн 20 жилийн өмнө тохиолдолд нийт ажилтан ажиллагчдаа ажлын өндөр амжилт эрүүл их сайн сайхан мөнгөний хүсээ өрөө. Үйлдвэрлэлийн тасралтгүй жигд үйл ажиллагааг үйлдвэр шугам сүлжээний цехийн хийн зуух, хүчил төрөгчийн станц, компрессорын хэсэг, насос станц зэрэг 10-аад туслах хэсгүүд ханган ажиллаж байдаг юм. Цахилгаан хангамжийн албан үйлдвэрийн цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах үүрэгтэй. Засвар механикийн албан металл боловсруулах, суур машин, тоног хөрөмж, багаж хэрэгслээр хангагдсан мэрэгжлийн ажилчдаас бүрдсэн засварын бааз юм. Үйлдвэрийн технологийн үндсэн болон туслах шугамын тоноглын засвар үйлчилгээний ажлыг хийж үүсгэх үндсэн үүрэгтэй. Авто тээврийн хэсэг нь үйлдвэрийн гадна болон дотор тээврийн өдөр тутмын үйл ажиллагааг хурдан, шуурхай, найдвартай техник хэрэгслээр хангахад гол зорилго нь оршино. Дархны төмөрлөгийн үйлдвэрэнд 40 гаруй нэр төрлийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь 10-аас 35 хүртэлх мм голчтой төмөр бетон бүтээцийн иржигэр ган туйван буюу арматур, 10-аас 20 хүртэлх мм голчтой гөлгөр ган туйван, мөн 40-80 мм голчтой ган бөмбөлгийн бэлдэцүүд болон төмөр зэргийг тус үйлдвэрлэж байна. Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хэдийн хөтөлбөрт ашиглалтан малтмлын салбарын хөгжлийг түргэтгэж, стратегийн болон томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудлыг бодитойгоор хэрэгжүүлэх, Монгол Улсыг үйлдвэржүүлэх төлөвлөгөөг боловсруулан уул уурхайн салбарт түшгэлсэн үйлдвэрлэл, орон нутгийн түүхийдэд тулгуурласан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр тусгажээ. Дархны төмөрлөгийн үйлдвэрийн тус хамт олон Монгол Улсын хүнд үйлдвэр металлургийн салбарт бас нэгэн шинэ хуудас нээхэр шийдсэн Сэлэнгэ дархны бүс нутгийн төмрийн урд газруудыг түшиглэн уул уурхайн хар металлургийн цогцлбор байгуулах явдал юм а. Монгол Улсын засгийн газрын 160 дугаар тогтоолоор тус үйлдвэрийг эхний ээлжинд хаягдал төмөр ашиглах, цаашид дархан Сэлэнгийн бүсийн төмрийн ордуудыг түшиглэн хар төмөрлөгийн цогцлбор ангижруулсан төмрийн үйлдвэрийг барьж үйлдвэрийн түүхий эдийн баазыг бүрдүүлэхээр төлөвлөж байгуулсан. Тус үйлдвэр нь байгуулагдсанаас хойш хаягдал төмрөөр үйлдвэрлэлийн явуулж ирсэн бөгөөд хаягдал төмрийн нөөц баг болон дотоод зах зээлээс шалтгаалж хүчин чиглэлийн 50-60%-ийг ашиглаж байна. Иймээс 2008 оноос дархан Сэлэнгийн бүс нутгийн төмөр толгой, төмөртэй хус дуул зэрэг төмрийн хөдрийн орд газруудын лицензийг эзэмшиж ашиглахаар болсон юм. Дээрх орд газруудыг ашиглаж эдийн засгийн эргэлтэнд оруулснаар төмөрлөг түүхий эдийн хомсдлыг багасгаж, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйлдвэрийг өргөдгөж, уул уурхай хар төмөрлөгийн цогцлбор байгуулах нөхцөл бүрдэх зэрэгээс үүдэн 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулан гаргаж түүний дагуу ажиллаж байна. 2010 оноос хойш 5 жилийнхэн хөгжлийнхэн төлөвлөгөөг боловсруулсан байгаа. Энэ төлөвлөгөөний дагуу бол төмрийн хөдрийн ордуудаа эдийн засгийн эргэлтэнд оруулж боловсруулах үйлдвэрүүд барих, гангийн үйлдвэртэй өргөтгөл хийж шууд ангижруулсан төмрийн үйлдвэр барьж үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний төрөл тоо хэмжээг ихсгэх гэсэн ийм үндсэн хөгжлийнхэн төлөвлөгөө хийсэн байгаамаа. Концепцийн үндсэн хөрөнгө оруулагчаар дотоодын QSC компани шалгарч хамтран ажиллаж байна. Нойтон цорын зам баяжуулах үйлдвэрийг одоо бид энэ ондоо мөн ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. За өнөөдрийн байдлаар үндсэн тоног төхөөрөмж одоо сойрлол төгсрэлт хийгдээ явж байна. За энэ үйлдвэр ашиглалтанд орсноор шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийнхээ одоо түүхийдийг гаргаж авах гэсэн үг. За шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийн төслийн хувьд бол одоо Финландийн Autotech, Японы Kobe Steel гэсэн компаниудтай хамтарч ажиллаж байгаа. Шинжилгээнд төмрийн үйлдвэр нүүрс явуулж одоо эхний материалын одоо шин чанарын шинжилгээнүүд хийлгүүлсэн. Одоо 2 дахь үе шатанд хагас үйлдвэрийн туршилтууд хийлгэхээр төлөвлөж байгаа. Төмөр толгойн урдыг 2009 оны 8 дугаар сараас ашиглаж эхэлсэн бөгөөд тус орд дээр төмрийн хөдөр олборлох ил уурхай, төмрийн хөдрийг ангилан баяжуулж, таварын бүхэл бүтэн бутрахай хөдөр гаргах хэсгүүдийг ашиглалтанд оруулжээ.
Төмөр толгойн уурхайн жилдээ 1 сая гаруй тонн хөдөр олборлож 700 мянган тонн орчим төмрийн хөдрийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Төмөр толгойн төмрийн хөдрийн урд нь дээд бүтцийн таатай бүсэд дархны төмөрлөгийн үйлдвэрээс 28 км зайтай орших бөгөөд Дархан уул аймгийн Хонгор сумын нутагт байрладаг. Тус үйлдвэр нь 2007 оны 3 дугаар сарын 1-ээс эхлэн тухайн ород газрыг ашиглах тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна. Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэмжээ 424 га газрыг хамрах бөгөөд тус ордод 1961-ээс 62 онд хийгдсэн наривчилсан хайгуулын дүн хэлэлцэж үйлдвэрлэлийн нөөцийг 55.8% төмрийн дундаж агуулгатай 25 сая тонн гэж баталжээ. Уурхайн баяжуулах хэсэг нь хөдөр баяжуулах 2 шугамнаас бүрдэх бөгөөд жилдээ 1.5 сая тонн хөдөр боловсруулж хуурай соронзон аргаар төмрийн хөдрийн баяжмал үйлдвэрлэж байна. Сэлэнг аймгийн хөдөр суманд орших төмөртэй төмрийн хөдрийн ордыг 2008 онд эргүүлэн авч тухайн орд газрыг ашиглах тусгай зөвшөөрлийг эзэмшиж эхэлжээ. Иймхүү төмөртэй орд дээр 2011 оны 10 дугаар сараас эхлэн уурхай нэн ажиллуулсан юм. Уурхайн тусгай зөвшөөрөлөөр олгогдсон талбай хэмжээ 1200 га газрыг хамрах бөгөөд төмөртэй төмрийн ордод 1981-ээс 84 онуудад үрдэгжилсэн хайгуул 1990-92 онуудад наривчилсан хайгуул хийгдэж хөдрийн биетийн үндсэн үзүүлэлтүүд түүний байрлал хөдрийн төрөл болон бүтцийг наривчлан тогтоосон байна. Үүний үр дүнд тус ордын нөөцийг 229.3 сая гэж тогтоон баталжээ. Ус орд газар нь Сэлэнг аймгийн хөдөр сумын нутагт харьяалагдах бөгөөд Дархан хотоос 100 хойш 130 км-т байрлах юм. 1 сая тонн хөдөр олборлох хүчин чадалтай тус уурхай дээр 2011-ээс 2012 онуудад хүнд машин механизмын засварын газар, шатхун түгээх станц, 50 км цахилгаан дамжуулах агаарын шугам болон дэд станц, ижүүрэн кемп зэргийг байгуулсан. Мөн уурхайн дэргэд хуурай соронзон аргаар баяжуулах үйлдвэр барих ажлыг эхлүүлэн суурь цутгах, тоног төгөөрөмжийг угсрах зэрэг ажлууд үргэлжилж байна. Уурхайг дэд бүтц зам харилцаатай холбох зорилгоор төмөр сумын ойролцоо хөртөөрөв төмөр сум барих ажлыг хийхээр төлөвлөж байна. Одоогор нийтдээ 300 ажилчдтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд орон нутгаас ажиллах хүчнийхэн 60% бүрдүүлэн ажиллаж байна. Сэлэнг аймгийн 9 сумын нутагт орших Хустуулын ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг 2008 оны 6 дугаар сараас эхлэн эзэмшиж эхэлсэн. 2010 онд тус ордод наривчилсан хайгуул хийлгэж ордын нөөцийг өсгөн 13.6 сая тонн гэж тогтоожээ. Одоогор Хустуулын орд дээр уурхай нээх бэлтгэл ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Үйлдвэрлэлийн өргөдөглийн концессийг хэрэгжүүлэх ажлыг эрчимтэйгээр урагшлуулж 2015 он гэхэд уул уурхай хар төмөрлөгийн цогцлбор байгуулах ажлыг хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөжээ. Ноётон соронзон баяжуулах үйлдвэрийг 2013 онд дуусгаж, тус баяжуулах үйлдвэрийн хаягдлын даланг барих, улмаар төмөртэн уурхайг бүтээн байгуулалтын ажлуудыг хийж, дэд бүтцтэй ижүүрэн жишиг уурхай болгох. Ингэснээр төмрийн хөдрийн ордуудаа ашиглан төмрийн хөдрийн баяжмал гаргаж, түүнээсээ шууд ангижруулах замаар төмөрлөг түүхийд гарган авч, хаягдл төмрийн хомсдлыг тодорхой хэмжээгээр багасгах, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой болсон. Шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийн технологиг сонгож, үйлдвэрийг барьж байгуулах, хайлах, цових, цээхийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүнүүд хүнүүд нэмж үйлдвэрлэх зэргээр ирээдүйн их бүтээн байгуулалтанд хамтсан шомлон оржээ. Тус үйлдвэр нь олон арван шин техник технологи үйлдвэртэй нэвтрүүлснээс цахилгаан номон зуухны доторлогоог өөрчилж, мөн зуухны соргыг дотоодын материалаар үйлдвэрлэж, термийн гам бөмбөгийн бэлдэц үйлдвэрлэх технологиг шинээр боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлж чадлаа. Уул уурхай металлургийн цогцлбор байгуулах төлөвлөгөөний уул уурхайн төслүүд болон үйлдвэрийн өргөдгөл шинжил хөгжлийн асуудлыг хөгжлийн бодлогын хэлтэс хариуцсан ажиллаж байна. Үйлдвэр техникийн хэлтсэн үйлдвэрлэлийн цех хэсгийн дарга инженер техникийн ажилтнаараар дамжуулан үйлдвэрлэлийн ижүүрэн бэлтгэлийг хангуулж аюулгүй ажиллагаа, төлөвлөгөө төртөг тоо хэмжээ, нормативын дагуу жиг тасралтгүй явуулах ажлыг шуурхай удирдан зохион байгуулах үндсэн үүрэгтэй. Үйлдвэрийн нийт ажил ёслолыг аюулгүйгээр хөдөлмөрлөх төслөөр хангах, эрсдлээс хамгаалах, ажил орчин сайжруулах, нийгмийн эдийн засаг ариун цэвэр эрүүл ахуйн арга хэмжээ авах, эмчлэх, соёлох үйл ажиллагааг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсэн явуулж байна.
Судалгаа шинжилгээний төв нь үйлдвэрийн импортоор авч байгаа галд тэсвэртэй материал болон бусад түүхийн эдэд хяналт шинжилгээ хийхээс гадна тэдгээрийг эх орондон үйлдвэрлэх боломжийг судлан ажилладаг. Гам болон төмрийн хөдрийн агуулмжийн шинжилгээг дэлхийн орчин үеийн жишгт нийцсэн өөрийн мэрэгжлийн судалгаа шинжилгээний лабораториудад хийж гүйцэтгэж байна. Чанар хяналтын албан үйлдвэр болон уурхайн эхний дамжлагаас эхлэн эцсийн бүтээгдэхүүн гарах хүртэлх бүх технологийн хэсэгт чанарын хяналт тавин ажиллаж байна. Эдгээр цэх хэлтсүүдээс гадна санхүү бүртгэл эдийн засаг, худалдаа хангамж, хууль зүйн дотоод хяналт, захиргаа, хүний нөөцийн хэлтс гэсэн үндсэн хэсгүүдтэй. Мөн үйлдвэрийн харьяанд Улаанбаатар дахь Лөөлөгчийн газар, үйлдвэрсний эвлэлийн хороо, ган урсгал амралтын газар тус ажиллаж байна. Өөрсдийг нэнээсээ Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, гавьяат эдийн засагч, Монгол улсын зөвлөх инженер зэрэг олон алдартнуудыг төрүүлсэн манай үйлдвэр нь 1999 онд Монгол улсын идэвхжлэгдсэн лабораторийн эрхийг авч улмаар 2001 онд үндэсний тохирлын тэмдэг авсан. 2003 онд чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ISO 9001-2000 стандартыг хэрэгжүүлсэн. Монгол улсын 4 дахь байгууллага болсон олон улсын тавцанд танигдж эхэлсэн юм. Болгон сүлд энэхүү шагналын араас буйхалан олон арван шагналын хур тасраагүй. Топ 100 аж ахуйн нэгжийн өргөмжил, тэргүүний татвар төлөгч, олон шилдэг бүтээгдэхүүн, шилдэг хөрөнгө оруулагч 2012 онд топ 150 аж ахуйн нэгжийн өргөмжил зэрэг нэр хүнд өхөн шагналуудыг тасралтгүй хүртсээр ирлээ. Ийхүү амжилтанд хүрэхийн гол шалтгаан нь үйлдвэрийн удирдлага, инженерийн техникийн ажилтнууд, мастер ажилгчдын хамтын санаачлалгаар бий болсон чанартай баг хамтолон, ажилтан албан хаагчдын эвсэг найрсаг харилцаа, үйлдвэрийн нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулагддаг уралдаан тэмцээн, чөлөө цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх чиглэсэн олон арван ажлуудыг системтэйгээр зохион байгуулж, ажилгчид залуусын урам зоригийг бадрааж, тэдэнд үйлдвэрийн ирээдүйд итгэх итгэл үнэмшил өгч байсан доршно. Дархны төмөрлөгийн үйлдвэрийн хамт олон нийгмийн хариуцлага үргэлж ухамсарлан улс нийгмийн өмнө хүлээсэн үүргээ байнга биелүүлсээр ирсэн. Тус үйлдвэр нь Дархан уул аймгийн төсвийн баланс 80%-ийг бүрдүүлж байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд орон нутагтай хамтран ажиллах хүрээнд нэлээд ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд сүүлийн жилүүдэд гэхэд Дархан уул аймгийн 1-р багийн нутаг дэвсгэрт 25 км авто замыг сайжруулж 2010-аас 2012 онд хонгор суманд 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Мөн хонгор сумын сургуулийн өргөдгөл 75 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Сэлэнг аймгийн Хөдөр сумын 40 жилийн ойгоор 35 сая төгрөг, сум хөгжүүлэх санд 30 сая төгрөгийн ханд үзүүлжээ. Тус сумын төвийн гэрэл төлгийн ажлыг бүрэн хийж гүйцэтгэн Хөдөр сум доторх 1.5 км замыг өөрийн хөрөнгө техник хэрэгслээр хийж гүйцэтгсэн байна. Мөн үйлдвэрийн түүхт 20 жилийн ойг угтаж, Дархан уул аймгийн авраг шалруулах сагсан бөмбөгийн тэмцээнийг ивент тэтгэж, Монгол улсын хар төмөрлөгийн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн хэтийн төлөвсөлдвээр эрдэм шинжилгээний баг хурал, мөн үйлдвэрийн ажилчдын дунд сагсан бөмбөгийн тэмцээн, хөл бөмбөгийн тэмцээн, урлагийн наадам зэрэг ажлуудыг зохион байгууллаа. Ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор буцалтгүй тусламж, эмчилгээний зардал, хоол унааны зардалд жилүүр 25 сая гаруй төгрөг зарцуулж байна. Монгол орны үзэсгэлэнт газрууд болох хан үе, үндэс зэрэгээр шаан совилалд ажилчдын үйлдвэрийн зардлаар аялуулан тогтмол амрааж, саам эмчилгээнд байнга хамруулдаг нь ажилчдын нийгмийн асуудлыг яаж шийдвэрлэж болдгийг яруу тод жишээ үлгэр дуурайл болж чадлаа. Өнөөдөр бол одоо хар төмөрлийнхаа үйлдвэрийн хөгжилт маань хүссэн ч байна уу, хүсээгүй ч байна уу Монгол улсын хөгжлийн эдийн засгийн одоо ч яг давхцсан. Энийг хөгжүүлэх хөрөг цаашаа явах замгүй болсон. Тийм учраас энийг бүгд ойлгодог болж, бүгд ярьдаг болж, бүгд энэний төлөө ажиллаж байна. За ирээдүйн 20 жилийг бид юу гэж харж байгаа вэ гэвэл Монголд байж байгаа хар төмрийн хэрэгцээг өөрөө дангаараа бүрэн хангах. Тэгэхээр одоо төмрийнхаа өдрийг хайлаад Монголын төмрийн өдрөөс Монголын төмөр бүтээгдэхүүн гаргах энэ цикл, бүрэн цикл маань ажилд орж ингээд Монголынхаа хэрэгцээг хангах тийм л ирээдүйтэй одоо 20 жилийн юу урд харагдаж байна. Хөгжлийн маань одоо тэр концепцийн дагуу Монголынхаа дотоодын хэрэгцээг хангахын тулд эхлээд уурхаануудыг эргэлтэнд оруулах асуудал чухал байсан. Тэр асуудал бүрэн шийдэгдлээ. Уурхаанаа эргэлтэнд орлоо. За нэгэн уурхаа эргэлтэнд ороод эндээс төмрийн өдөр гарч ийн тийм. Төмрийн өдрийг баяжуулах асуудал чухал байгаа. Тийм учраас баяжуулдаг энэ бүх процессыг хийгдээд дуусч байна баригдаад.
За дараагийн шатнд гарсан Баяжимлаа боловсруулж одоо төмрийнхөө дараагийн түүхийд гарах энэ шатны ажил бол хийгдээд дуслаа. Техник эдийн засгийн үндэслэл боловсруулж дуусч байна. За бидний тооцоолж байгаагаар бол 2015 оны сүүлэхэд үйлдвэр маань ашиглалтанд орж Монгол улсад анхны одоо бүрэн циклтэй үйлдвэр бий болох юм. Амжилтаар дүүрэн 20 жилийн үр дүнд үйлдвэрийн хамт олон үйлдвэрийн улам их эрч хүчээр хөгжүүлэх итгэл сэтгэлтэй болж ирээдүйн хөгжлийн гарцаа шинээр харж эхэлсэн юм. Дархан хот орон овоглсон, олонд танигдсан нэр хүндэн улам бүр хадгалан үлдээх салбар таан болон Монгол улс тан ажил үйлс алдар гавьяаган дархлан мөнхлөх гэсэн ирээдүйн эрхэм зорилгыг бид бэлэгдэж байна. Ийхүү 20 жилийн өмнөд хаалгаа нээж байсан шинэ Монгол орны их бүтээн байгуулалтын түүчээр болсон Дархан хотын төмөрлөгийн үйлдвэр нь Монгол улсын эрдэс соёлыг ашигт малтмал хүнд үйлдвэрийн салбарын хүчирхэг томоохон компани болж чадлаа. Авгай хөвгөлцийн баялаг түүхийн жимийг улам бүр тодруулсаар ухаан тартихан уламжуулалтад заншил урухааныг өвлөн ява өнөмөнхийн өсөж дэвжхийн ерөөлтэй Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хамт олон бид их орныхон ирээдүйн хөгжил цэцэглэлт амжилт бүтээлийн оргилоод урагшлан тэмүүлсээр байна. Өглөөний тэнгэрт уургах нарны туяатай Амун үдэшэр ододын дормонгон сарны уянготай Хөдөр нэхэж одолцсон эрчимт хөдөдмөрийн өлтүрээ дархалсан дархан төмөрлөгийн өлтүрээ Хөдөр нэхэж одолцсон эрчимт хөдөдмөрийн өлтүрээ Хүнний хүсдийг дархалсан дархан төмөрлөгийн өлтүрээ Чертний тэртэгээс ууран дарханы ухаантай Нунжиг тэсин буянда ёсон хүсдийн далгатай Өргөө хотол томыг минь хөгжил дагуулсан өлтүрээ
хотын түүхтэй залын урсгал давсан эг шиг дууны төрлөгтэй одоо ирээдүй хоёрыг холбож гагнсан өдрөө орчлон дэлхий даяараа нэрэн төгсөн өдрөө одоо ирээдүй хоёрыг холбож гагнсан өдрөө орчлон